Захимж нэвтрүүлгийн ярилцлагын хэсэг үгээр эхэлж байна. За энэ хэсэгтэрээ уламжлалт ухаанд ер нь эдийн ундааны зохицлыг яаж авч үздэг талаар бол ярилцахаар ангаа ухааны доктор, уламжлалт ухааны ихэмж, Отрож манарам их сургуулийн багш сайн буян хүрэлцэн ирсэн байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байцгаана уу. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бол хоёрынгийнх нь ярилцах сэдэв бол за бас уламжлалт ухаанд ер нь хоол хүнс эдийн ундааг ер нь яаж чухалчилж авч үздэг юм бол уламжлалт ухаанд. За жижиг ухаан ч гэж бас яриад идэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр уламжлалт ухааны маань өөр бас нэг тэжээхүү ухаан гэж нэрлэдэг гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол уламжлалт ухааны гол зорилгоудын нэг маань бол эрүүл өвчнгүй амьдрах буюу өвчнөөс урьдсан сэргийлэлт маш чухал юм а гэж авч үздэг. Тэгээ өвчнөөс урьдсан сэргийлнэ гэхээр биднээс яах ёстой вэ гэхээр эдийн унд явдал мөрөө хамгийн түрүүнд биднээс зохицуулж авах хэрэгтэй болдог. За эдийн ундыг зөв зохицуулж хэрэгжилж чадах юм бол энэ маань биднээс эрүүл байх, залуу байх, одоо урт наслах гол үндэс болдог болвол эргүүлээд хоол ундаа тохируулж хэрэглээгүйгээс болоод бол өвчин үүсэх хамгийн том нэг нөхцлүүдээ болж өгч идэгэн. За тэгэхээр бол бас одоо яг юу гэдгийг ер нь бол сайн хүнсүүд гэж ингээл зөндөө олон хүнсүүд байгаад. Сайн болгоныг тэгвэл идээд ивэл бас хоорондоо зохицохгүй гэдэг асуудал гарч эхэлдэг тий. Тэгэхээр бол энэ дундаас яг уламжлалт ухаан дээр үл зохицох эдийн ундаа гэдэгт нь ер нь ямар эдийн ундааныг ер нь авч үздэг вэ? За уламжлалт ухаанд бол хоол хүнс бол маш чухал гэж түрүүлсэн. Тэгэхээр хоол хүнс болгоны өөр өөрийн тус тусын чадал гэж байгаа. Тэрийг биднээс улиралтайгаа зохицуулаад, хувь хүнийхээ онцлогтой зохицуулаад идэх ёстой. Гэхдээ бас энэ дотроос бол хооронд нь хольж идэхлээр хор адил болдог гэж тий. Одоо хор хордлого гидс дотор эртний өвчл үүсгдэг ийм хоол хүнсүүд гэж байна л да. Энэ нь жишээлбэл бүрэлдээгүй таргийг шинэ архитай хольж идэж уух. Таргийг архитай хольж идэж байгаа гэсэн бүрэлдээгүй таргийг шинэ архитай. Дээр нь загасны махыг сүйтэй хольж идэж болохгүй гэж үздэг. Мөн загасны мах маань өөрөө дахианы өндөгтөө зохицдоггүй байгаа. Тэгээд мөн дахианы мах өөрөө тарагтаа зохицохгүй гэж үзнэ. Сүүг бас цэцэргэн зэрэг эсэглэн жимстэй хэрэглэх нь бол бас маш их хүнд чадалтай болгоод хоорондоо зохицохгүй байх тийм нэг асуудал гардаг. Өөрөөр бас сүг одоо тоор зэрэг модны жимстэй хольж хэрэглэхгүй ч гэдэг юм уу. Ийм хоол хүнсийг хооронд нь хольж хэрэглэж болдгоо байгаа. Бүүн дахианы мах маань тарагтаа өөрөө зохицдоггүй. Өөр бас цагаан шар мөөгнүүдийг бол гич гэж яриад байдаг тийм. Тэр гичний тосонд шарж идвэл бас зохицохгүй байх жишээ нь. Мөн шүүрхийн махыг бол тараг тэргүүтэн цагаан эдэтэй ер нь монголчууд эртнээс бас хольж хэрэглэдэггүй байсан. Тэгэхээр энэ зэргээр шүүрхийн мах байх нь тийм ээ. Шүүрхийн буюу түүхийн махыг одоо тараг тэргүүтэн цагаан эдэтэй хольж хэрэглэхгүй. За энэ мэтэр бол эртнээс монголчууд бол зарим нэг зүйлийг хольж хэрэглэдэггүйсэн. Энэ нь яагаад вэ гэхээр одоо маш нөгөө хоол хүнсийн маань илүү хүнд чадалтай болгоод шингэхэд хэцүү болгоод эхэлдэг байгаа. Тэгэхээр тухайн үедээ зарим хүмүүст бол тэр дараа хордлого болоод шингэхгүй мэдэгддэг ч юм уу. Эсвэл яваандаа өвч үүсэх нэг үндэс олждаг. Тэгэхээр саяны бас энэ хэлсэн хүмүүсийн тэгвэл нөгөө талаас нь бол бид нэр эдийн ундаага одоо зохицдог эдийн ундаанд нь тэгвэл ямар хоол хүнсүүдийг ер нь хослуулж хэрэглүүл илүү зохилтой байх уу? Яг одоо бид нар их хвчлэн бол бас махны хэрэглээ бас өндөртэй ард юм шүү дээ. Тэгэхээр махыг ямар хүнсүүдтэй илүү хослуулж идвэл илүү зохицолтой байх уу? За хоол хүнсийг одоо яг хооронд нь зохицуулж идвэл ер нь болно да. Бидний саяны хэлдгээр зохицохгүй хоол хүнснүүд гэж байсан бол биднээс ямар нэгэн байдлаар өөрт тэр хэрэглэх гэж байгаа хоол хүнсүүдийг хооронд нь зохицуулаад хэмжээг нь зохицуулаад хувь хүнийхээ өөрийнхөө онцлогтой зохицуулаад дээрэс нь монголчууд эртээр үеэс бол улиралтайгаа байгаа орчин нөхцөлтөөгөө зохицуулж идэж хэрэглэдэг байсан. Тэгэхээр ер нь бол биднээс бол Монгол бол ийм хуурай сэрүүн уур амьсгалтай орн болохоор тэрэндээ хоол хүнс маань зохицож явах хэрэгтэй. Бас жилийн дөрөв улирлаараа мах бол мэдээж хоньны мах юм уу монголчууд эргэл хонь өхрийн мах гэдэг бол ялангуяа хоньны мах маань бүлээн тослог чадaltaй биеийг түлжүүлж идэг, шимжүүлж идэг, галын элчийг нээж хоолны дуршлыг нээж идэг ийм чадaltaй байдаг. Гэхдээ биднээс бас ямар улиралд яаж хэрэглэх вэ гэдэг нь чухал байдаг. Монголчууд бол эртнээсээ бас хоол хүнс галын элч муудад ирэх үед бол махныхаа хэрэглээг багасгадаг тий. Зуны цагаар махны хэрэглээг багасгаад борц ч юм уу идээд эхэлдэг, цагаан эдэг идээд эхэлдэг байсан. Тэгэхээр тэр маягаар улиралтайгаа зохицуулж идвэл хувь хүнийхээ онцлогтой зохицуулж идвэл илүү боломжтой зүг болж. За тэгэхээр бас яг энэ махтай холбоотой бас ийм зүйлүүд их явдаг. Одоо банштай цайны асуудлыг асуух гэдэг юм л да. Тэгэхээр ер нь бас олон нийтийн дунд нэг
үе бол бас банштай цайг бол мэдээж бид нар уламжлалаар бол 7 банштай цай ядаргаа тайлах энэ төргээд ер нь бол идэж ирсэн өссөн уламжлалтай тийм ээ. Сүүлд бол бас ийм нэгт бол банштай цайд орж байгаа одоо мах маань бол уурагт нэгдэл. За сүү одоо цайнд орж байгаа сүү маань одоо бас уурагт нэгдэл. Тэгэхээр баншны одоо махны уураг, сүүний уураг бас зогцож өгдөг бай. Тэгэхээр бас болохгүй гэдэг бас асуудлууд яригдах болсон. Тэгэхээр хүмүүс банштай цай сайн юм уу муу юм уу гэдээ бас эргэлзэх зүйлүүд бас их гардаг л болсон л да. Тэгэхээр яг уламжлалт хангаа ухаан талаас аваад үзэх юм бол банштай цай ер нь хүний бие махбодод хэр зохицолтой хоол хүнс гэж явдаг бай. За түрүү миний хэлснээр газар орон нутгатайгаа хоол хүнс маань өөрөө их зохицож идэг байдаг. Тэгэхээр өөр газар зохицоод болоод идэх хоол хүнс Монголд тайрахгүй ч болно. Монголд болоод идэх ус тухайн газрынхаа уур амьсгалаас болоод зохицохгүй байх тохиолдол гардаг. Яа тэгэхээр энд ургаж байгаа гурил нөгөө будаа тариа маань өөр чадaltaй байдаг бол өөр халуун дулаан оронд ургаж байгаа гурил будаа чиглэг газар ургаж байгаа бол бас шал өөр чадaltaй болоод явчихдаг. Тэгэхээр за тэнд болоод идэх болохгүй байдаг юм манад болж идэг, таарч идэг байж болно. Тэгэхээр биднээс гадныхныг цаагуул дуурайх шаардлагагүй. Тэгээ дээрэс нь банштай цай маань болохоор биднээс угаасаа л ярьдаг шүү дээ. 7 банштай цай гэдэг. Тэр чинь түрүү хэлснээр хоньны мах бол өөрөө маш их бүлээн тослог чадaltaй хүний биеийн тамир тэнхийг их тэтгэж өгч идэг. Сүүч гэсэн өөрөө ийм тослог чадaltaй болохоор хүний гурт наслуулах те тамир тэнхийг тэтгэх ийм чадaltaй болоод эхэлдэг. Тэгээ ядаргаа мэдээж энэ хоёрыг банштай цай нөгөө 7 банштайгаа цайгаа болохоор ядаргаа тайлгдана гэдэг маань хүний тамир тэнхийг сайжруулж өгч байгаа галын элчийг нэмэгдүүлж өгч байгаа. Тийм. Тэгэхээр энийг биднээс одоо сайн гэж ихээр идэт байх ш. Бас л нөгөө ойлголтойгоо тохируулдаг. Дээрэс нь та хоол унд шингээх өөрийн чинь галын элч ходоод ямар байгаатайгаа тохируулна. Тэгэхээр нэг 7 баншил гэдэгээс биднээс нэг 10 хэдэн банш гэж хийддэг шүү дээ. Тэгэхээр багхан шиг өөрөө нэлээд хүнд чадaltaй хийг дардаг болохоор хүн чадaltaй болоод эхэлдэг. Тэгэхээр өөрийнхөө ходоотныхоо галын элчтэй хүнийхээ онцлогтойгоо тохируулж идэнэ. Ер нь бол ходоодыг биднээс 4 хуваачдаг. Тэгээд 4-ийнхээ 2-т нь хоол ундаа идээд 1% нь шингэн зүйлээ угаад 1% нь галын элчин боловсрох хоол боловсруулах юм зай орон зай болгож орхидог байгаа. Тэгээд яг залуу галын элч зайтай байнга биеийн тамирын хөдөлгөөн хийдэг хүмүүс бол цаататлаа хоолыг идэж болдог. Тэгээд за тэгэхээр бол бас их сонирхолтой мэдээллүүдийг өгсөн бас хангаа ухааны доктор хүний хэмж сайн буян танд бас их баярлалаа. За тэгэхээр бол бас өнөөдрийн бас энэ ярилцлагын хэсгээс бол үзэгчд маань бол ер нь хоол идэ ундаа гэдэг бол удирлаас их хамаардаг байх нь байна. Тодорхой хэмжээний хүний бас өөрийн одоо тамир тэнхэнээс их хамаардаг байх нь байна. Газар зүүн бүс нутгийн онцлогоос бас их хамаарж энэ зүйлийг зохицуулж идэх нь бол хүний бие махбодод бол тустай байдаг байх нь. Ингээд бас та бүхэндээ бас уламжлалт талаас нь хоол хүнсний зохицлын талаар бол мэдээлэл хүргэлээ. Ингээд цахимж нэвтрүүлгийн ярилцлагын хэсэг үгээр өндөрлж байна. Нэвтрүүлгээ үргэлжлүүлэн авч үзсэн үү?